Санаа уу? Залбирлын өдрийн 3 дахь өдөр байна. Тэгээд та бүхэнд би бичигдсэн байгаа ажлаас гадна бас өөрөө зарим ишлэгийг уншиж өгье гэж бодсон юм аа. Тэгэхээр Луг 24-өөс ирсэн байна. Тэгээд нэгээс нь биш би 10 ишлэлд уншия гэж бодож байна. Тэгээд тэд бол Магдалийн Мария, Йоханна, Йоки их Мария нар яасан бэ гэхээр харин 7 хоногийн эхний өдөр эрт үүрээр тэд булш руу ирэхдээ бэлдсэн англин үнэртний авчрав. Булшнаас хадыг өнхрүүлэн зайлуулсныг тэд хараад дотогш орсон боловч эзэн Есүсийн цогцыг олсонгүй. Үзэг түн тийхүү тэднийг твдэн мэгдэж байтал гэрэлцэн увцтай хоёр хүн гинт тэдний хажуу зогсож байлаа. Мөнх эмэгтэйчүүдийн айл сандарч нүрээ газар хүртэл бүхийлгсэн тэд та нар юунд үхсдийн дунд амьд нэгний хань вэ? Тэр энд байхгүй. Харин тэр амьдсан. Галил байхдаа тэр та нарт юу айлдаж байсныг санацгаа. Хүний хүн нүгэлт хүмүүсийн гарт шавж цавлагдаад 3 дахь өдөр нь амьлах ёстой гэсэн шүү дээ гэжээ. Тэд түүний үгийг санаад булшнаас буцаж ирээд 11-т болон үлдсэн бүгдд нь энэ бүдийг мэдчихэ. Тэгэхээр нүгүүдүүл нь тэдийг яг үндэ итгэдэггүй. Хэлсэн үгэнд нь тэдний солиотой мэд гэж хэлдэг байгаа. Эмгтээчүүд итгэхгүй байж байгаа. Тэгээд энийг бас өөр номдроос унших юм бол Иохан номдроос харах юм бол Иохны 22-д итгэхгүй. Тэгээд Есүс дахиж ирээд амраа болон та нарт хамт байвэ. Болтугай гэж хэлж байгаа. Есүсийн 20-22 эсвэлэн уншиж байгаа. Тэгээд эцэг намайг илгээсэн адил би таныг бас илгээнэ гэд. Үнийг айлдаа тэр тэдний үлээгээд ариун сүсийг хүлээн авах тун гэж. Тэгэхээр Есүс дахин амьсны хатраа шавнартаа үзэгдээд итгэхгүй байсан дараа дахиж үзэгдээд тэгээд тэр үед үлээж ариун сүсийг өгсөн маа шавнартаа тийм үү? Та нар хэний нүглийг уучлан тэр уучлагдана. Та нар хэний нүглийг үл уучлан тэд үл уучлагдах болно гэж айлдав. Харин 12-ын 1 болох ихэр гэгддэг Томас Есүсийг харах ирэх үед тэдэнтэй хамт байгаагүй ажээ. Бус чанарч түүнд бид эзнийг харсан гэж ярихад харин тэр түүний гардах хадаасны сорвыг үзэж хадаасныхоо намд хуруугаар хийн түүний хажуур нь гараа ихэснээр би итгэхгүй гэж хэлж байгаа. Тэр эмэгтэйчүүд харснаа ихэд итгэхгүй байгаа. Томас ч бас нэг 11 ярахад итгэхгүй байгаа. Есүсийн дахин амьсанд итгэхгүй байх тохиол маш их байгаа. Тэгээд дээрэс нь хажууд нь 3 жил хагас байсан. Есүс би дахин амьсан гэж 3 удаа хэлсэн. Энэ бүх юмыг мэдсээр сонсоод байж ч иш үзүүлэхэд итгэхгүй байцгааж байгаа. Тэгээ сүүлд нас ариун сүнсийг авч байгаа тэр хүмүүс Пентекост өдрөөс өмнө авсан гэсэн. Тэгээд нэг шавнд бүр урагж байгаа. Сургаалт үгс 16-гийн 4-ийг уншиж өгвөл эзэн юм бүхний тус тусын зорилготоор бүтээжээ. Тэр ч байтугай хас наатууд хорон муугийн өдөрт зориулсан ажээ гэж. Тэр Есүсийн маш сайн багш байсан шүүс маш сайн хончин цэвэр ариун байсан хамгийн сайн багш шүү. Бурхнаас өөр хинт хамгийн сайн багш бишээ гэж хэлсэн Есүс. Тэгэхээр бид нарыг яг багш гэж дуудаж болно. Гэхдээ үнэхээр сайн багш нь Есүс. Гэтэл тэр сайн багшийн шамнар ямар байваа? Ингээд харах юм бол шүүх юм зөндөө байгаа. Тийм учраас одоо шамнарын тухайн багшийн үр жимс гэж хэлэхэд хэцүү байгаа. Харин үр хүүхдүүд гэж хэлж болно. Хүүхдүүд дүү гэж хэлж болно. Тэгэхээр тухайн хүний өөрөөр нь хараад үр дүнгийн гим нүгэлгүй ямар сайхан амьдсан гэдгийг харах юм бол үр жимс нь тухайн хүн дээр л гарч байгаа. Гэтэл яг шамнарын энэ хагарал, шавнырын хэдэн цөөхөн эмэгтэй хүн л яасан байна. Бүр химэн тос бариад Есүсийн төлөө бүр насварсныхан дараа очиж байгаа байхгүй. Нэг жинхэнэ шамдар нь тэнд цойжлоод алга болсон ирээгүй эсэнд нь хүртэл итгээгүй байж байгаа. Дээрээс нь энэ тэнгэрлэгчийн тахаар Библиэлд маш их гардаг. Харамсалтай нь хүмүүс тэрийг юус уншдаггүй, уншиж тоодоггүй. Тэгээ тэр үед л байсан одоо байхгүй гэж боддог. Тэгэхээр тэнгэрлэгч яасан бэ? Хүний дүртэйгээр яасан байна? Энэ хүүхнүүдэд үзэгдэж байгаа байхгүй. Гэрэлцэн устай 2 хүн гэж байгаа шүү дээ. 2 тэнгэрлэгч гэж хэлэхгүй байгаа. Тэр хүний дүрхтэй хүн үзэгдэж байгаа. Тэдний хажууд зогсоод ярьж байгаа. Тэгээ ярих хайхтай иш үзүүлгийг санаж гинөө та нар гэж ярьж байгаа байхгүй. Тэгээд эдгээр мэдээж мэгдэж мөргөж байгаа. Яг тэр өөртөөс нь өөр хүн биш байна гэдгийг хэлсэн энэ үгтэд шууд мэдчихэж байгаа байхгүй. Тэгээд юу айлж байсан санацгаа гэж байгаа байхгүй. Тэгээд амьд нэг өгцөн хүний газараас юу гэж хайгаад байгаа юм бэ? Есүс амьд шүү гэж хэлж байгаа. Тэгэхээр Есүс үнэхээр амьд. Есүс үнэхээр амьд. Тэгээд амьд нэг үсэн газраас хайж болохгүй. Тэг хин нэгнийг бас шаваарн ч юм уу битгий шүүгээрээ. Яагтвэл Иесусийн энэ яг хэцүү цаг үед бид нар махан бидэр байдаг болохоор янз янзын итгэхгүй бүр 3 жил тэр дайгалтуулсан шамдар нь бүр эрдэл чөлөөлт хийдэг тэр хүмүүс маань итгэхгүй юм байдалд унаад байж байгаа.
Өнөөдөр Иесус дахин амьлуулж тэр хүмүүст дараа нь дахиж Пентекостод бол бүх хүч орж иж энэ хүмүүс хүчийг олдоо тэндэ байгаараа гэж Иесус хүртэлж байгаа. Тэгжээж дараачийн тэр зовлон дараачийн тэр одоо гэдгийг сайн мэдээ тараах тэр болон бас бүх зүйлийг үлдчихэж байгаа. Тэгэхээр заримдаа бид нар хүчийг олдоо байх цаг ирдэг. Заримдаа бид нарт үнэхээр унах ч юм уу, үнэхээр тэнгэр ханхулсан Иесус өгөхөд бол үнэхээр тэнгэр нь ханхлаад бүгдээрээ айгаад байж байгаа цаг байгаа. Тэгэхээр энэ үед ч гэсэн бас явдаг тэр хүмүүс байгаа. Тэр хүмүүс бас талархаараа тэр Магдалийн Мари шиг, тэр бас Иохын ээж шиг, тэр эмэгтэйчүүдийн бас үнэхээр баярлаараа. Тэгээ та нарын төлөө үнэхээр ингэж явж идэг бас хүмүүс байдаг шүү. Тэгээд зуучлан залбирдаг хүмүүс бас талархаараа. Тэгээд хамгийн гол нь бид нар Иесус амьд учраас энэ бүхнийг ярьж байгаа. Тэгээд Иесус үнэхээр амьд. Иесустэй яриараа.